Thank you very much for accepting our invitation. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Түүнчлэн Голландын компанид гэрээ байгуулсанд танд баяр хүргэе. Энэ хандын ажиллагаанаас юу хүлээж болох вэ? What can you expect? What can we expect? Тэд Монголд хэдий хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна вэ? Are they looking to invest in Mongolia? Энэ бол хамтын ажиллагааны сайн эхлэл гэж бодож байна. Vision Fund Монгол ба Lend Hand компаниудын харилцаа бэхжиж байна. Бидний хийж байгаа зүйл улс орны хувьд маш чухал юм. Зөвхөн Монгол төдий ус, Азийн орнуудад ч юм байна. Учир нь манай үйл ажиллагаа ажил эрхлэлтэд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Зарим оронд нийт ажил эрхлэлтийн 30%-ийг эзэлж байна. Компаниудын хувьд авч үзэх юм бол 90% нь хүрч ажилладаг. Иймээс манай хамтын ажиллагаа тухайн оронд олон боломжуудыг бий болгодог. Яагаад гэвэл бид нөөц, дэд үтсээр хангаж чадна. Мөн ажиллах хүч байна. Харин Lend Hand биднийг хөрөнгийн их үүсвэртэй холбож өгнө. Нийтдээ 3 жилийн хугацаанд 2.5 сая еврогийн санхүүжилт хийх. Эхний жилдээ 1.2 сая еврогийн талаар ярьж байна. Гэхдээ бид санхүүжилтийн хэмжээг нэмэх боломжтой гэж бодож байгаа. We believe that we will be able to increase more because there's number of SME, currently is about more than 90,000 here in Mongolia. So if we just одоогийн байдлаар Монголд 90 орчим жижиг дунд үйлдвэр байдаг. Үнээс зөвхөн 5% нь төвлөрч ажиллахад 3500-аас 4000 жижиг бизнес болж байна. So actually we expect to raise Иймээс дараагийн 5 жилд Lend Hand-аас 10 сая орчим евро орж ирэх байхаа гэж хүлээж байгаа юм. Well, if you're talking about SMEs 10 million. Жижиг дунд үйлдвэрүүдэд 10 сая еврогийн хөрөнгө оруулснаар тэднийг ихээхэн хөгжүүлж, өргөжүүлэх нь мэдээж. Та нар төсөөдийг хэрхэн сонгох вэ? Well, we support the business. Бид бизнесийг дэмждэг байгууллага. Иймээс тухайн бизнес сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйл ажиллагаагаа хөгжүүлдэг байх ёстой. So for us we do have our own, credit. Юуны өмнө бизнест анхаарлаа хандуулна. Бидэнд өөрийн шалгуур, үнэлгээний журам байдаг. Өөрөөр хэлбэл үүнийг хийх дэд үтс байгаа. So we just go and then work with the SME. Үүний үндсэн дээр жижиг дунд бизнесүүдтэй ажиллаж, өөрийн шалгуурын дагуу үнэлгээ хийнэ. Тэгээд мөнгө зээлүүлэх асуудал яригдана. Ямар шалгуурууд вэ? Юуны өмнө зөв ажиллагаатай бизнес байх шаардлагатай. Дээр нь бидний бодлоор тухайн бизнесээ урт хугацаанд явуулах зорилготой байх хэрэгтэй. Эдгээр нь үндсэн шалгуурууд. Бидний хувьд жижиг болон бичил бизнесүүдийг илүү дэмжиж ийм шалгуур тавьдаг. Зээлийн хугацаа болон хүү ямар хэмжээтэй байна вэ? Well, it will depends on the Энэ нь зах зээлийн нөхцлөөс хамаардаг. Хамгийн цаатал нь 3 жилийн хугацаатай зээл олгож болно. Хүүгийн хувьд мэдээж банк ус санхүүгийн байгууллагын хувьд зах зээл дүрсэлтгүйц төвшөнд байдаг. Because it will be competitive in the market and BFI market. So currently it's BFI market is about 2.5 to 3%. Энэ зах зээл хүүгийн хэмжээ сард 2.5% байгаа. Бид түнчлэн Lend Hand байгууллагад төлбөр хийх ёстой. One question, how is it compared? Банкны зээлтэй харьцуулбал ямар онцлогтой байгаа вэ? Well, I think the bank is, the reason that we cooperate with Lend Hand is actually we call a missing middle because Бид Lend Hand-тай хамтарч байгаагийн гол шалтгаан нь бүх бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах манайд зорилготой холбоотой. The rich and then NBFI or microfinance is when банкуудыг харахад их хэмжээний зээл олгож том бизнестэй голдуу хамтарч ажилладаг. Харин бидний хувьд гэвэл зах зээлийн доогуур сегментэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Жижиг ба бичил бизнесүүд банкуудын анхаарлын гадна үлдэх хандлагатай байдаг. Lend Hand-тай хамтрах болсон Vision Fund Монгол байгууллагыг банк ус санхүүгийн байгууллагын хувьд илүү дээгүр түвшинд гаргаж байна. Бид бичил бизнест чиглэж байсан бол одоо түвшин арай дээшилж жижиг бизнестэй ажиллах боломж нэгдэж байна. Иймээс бид бичил бизнесийн чиглэлээ хадгалагын зэрэгцээ жижиг бизнесийн санхүүжилтийн зах зээлд оролцох болно. The financing that's coming from Lend Hand, what Lend Hand Санхүүжилт нь Lend Hand-аас ирж байгаа юм байна. Гэхдээ Lend Hand хөрөнгө оруулагчдаас хөрөнгө санхүү татаж аваад тодорхой хэмжээний буцаан төлөлт хийх хэрэгтэй. Танах бас хариуцлага хүлээх үү? Yes, it's actually our responsibility. Тийм ээ.
Энэ бол үнэн хэрэгтээ манай үүрэг хариуцлага юм. Учир нь бид Land Hand-аас мөнгө зээлж байгаа. Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгчид нь манай үйлчлэгчид буюу жижиг ба бичил бизнесүүд. Гэхдээ бид хяналт тавих ёстой байгууллага. Зээлийн мониторинг, үнэлгээ зэргийг бид хийн. Иймээс хэн нэгэн дампуурсан тохиолдолд бид хариуцлага хүлээх ёстой. Бид жижиг ба bijil зээлээр үйлчлүүлэгчдийг хянах үүрэгтэй. Since you've been here in Mongolia since Танай байгууллага 2014 оноос хойш энд ажилласан. Та Монголын жижиг дунд бизнес, бичил санхүүгийн салбарын талаар ямар бодолтой байдаг вэ? Microfinance sector in Mongolia is like. What is your take on that? I think, at least compared to my country in Cambodia, so the bank is actually very advanced. Би Камбожийн иргэн учраас өөрийн улстай харьцуулъя гэж бодож байна. Монгол банкны хөгжил нэлээд өндөр түвшинд гарсан гэж хэлмээр байна. Үйлчилгээ сайн, үйл ажиллагаа нь боловсронгуй болсон. Аач очсон виза карт, зээлийн картаар үйлчлүүлж болно. Гэхдээ банкуд санхүүгийн байгууллагын бичил санхүүжилтийн хувьд хийх зүйл их байгааг хэлэх хэрэгтэй. Ялангуяа 3 зүйлийг сайжруулах шаардлагатай байна. Нэгдүгээр, дотоод сүлжээ бий болох ёстой. Түүнчлэн бичил санхүүжилтийг орон нутгийн сүлжээгээр хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал байна. Жишээ нь хэрвээ та гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэж бодож байгаа бол банкуд санхүүгийн байгууллага нь нэлээд тохиромжтой хэлбэр юм. Тухайлбал нийгмийн асуудалд анхаардаг хөрөнгө оруулагчид банкуд санхүүгийн байгууллагаараа зээлээ дамжуулах сонирхолтой байдаг. Бид одоо гадаадын хөрөнгө оруулагчдаас $8.5 сая хөрөнгө татаад байгаа. Иймээс банкуд санхүүгийн байгууллагуудыг зохицуултаар дэмжих ёстой. Жишээ нь зөвхөн санхүүгийн байгууллагаас бус янз бүрийн сангуудаас хөрөнгө оруулах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ийм байдал гадаад орноос хөрөнгө оруулах боломжийг хязгаарладаг. Хоёрдугаарт банкуд санхүүгийн байгууллагуудын холбоо байна. Бидэнд холбоо байгаа боловч илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ялангуяа банкуд санхүүгийн байгууллагуудыг нэгтгэж, харилцан сурч, дуршлах солилцож, хамтран өсөх боломжийг нээж өгөх шаардлагатай. Гуравдугаарт банкуд санхүүгийн байгууллагуудыг институцийн хувьд бэхжүүлэх хэрэгтэй. Тухайлбал чадамж, ур чадвар, удирдлага, санхүүгийн менежмент, ерөнхий менежмент, дэд үтц зэргийг нь бэхжүүлэх шаардлага тулгарч байна. In terms of infrastructure, they have to be good and strong. So I think these three thing would need to be improved. Энэ гурван зүйлийг сайжруулахын зэрэгцээ бид улс орны эдийн засагт зохих хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна. To contribute significantly to the economy of the country. One last question. Vision Fund Монгол ба Land Hand-ийн хоорондынх шиг хамтын ажиллагаа Монголд олон байдгүй. Эсвэл ховор тохиолддог зүйл үү? Or is it something that doesn't happen very often? No, I think the crowdfunding is already Монголд жижиг дунд үйлдвэрүүдтэй ажилладаг банкуд санхүүгийн байгууллагууд нэлээд байдаг. Actually, Kiva already learned to pursue NBFI in Mongolia, but the focus they have is actually only for the small. Гэхдээ манай онцлог бол бид ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой жижиг бизнесүүдтэй голдуу хамтран ажиллаж байгаа. Small enterprise, the missing middle that we call. And because we believe that the small enterprise actually create a lot of job opportunity and also Түүнчлэн эмзэг давхрын хүмүүс ажилдаа болсноор ядуурлаас гарахад дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. Мөн хүмүүс гэр бүлээ тижээх орлоготой болоход нь туслахыг эрмэлздэг.